Сайн байцгаана уу нэгсийн хэрэглэгч нараа. Өнөөдөр бүгдээрээ нэгсээ жижиглэн худалдаа системээр байгууллагын банкны дансгийг хамтдаа үүсгэж үздэг. Өмнөх хичээлдэр бид байгууллага буюу хуулийн этгээдийг танай байгууллага нэртэй компани жишээн дээр үүсгэж үзсэн. Байгууллагын дансыг бид байгууллага лавлага дотор үүсгэдэг. Хэрэв бид өмнөх хичээлийг санавал тус лавлага нь норматив лавлагын мэдээлэл системийн зүүн гар талын удирдах самбарт байрладаг. За одоо ингээд байгууллага лавлагыг нээж банкны дансаа үүсгэцгээе. Ингээд байгууллагын мэдээлэл оруулдаг цонх маань нэгдсэн байна. Тус цонхны дээд талд банкны дансууд гэсэн сонголт байгааг бид харж байна. Энэ сонголтыг дарснаар байгууллагын данс үүсгэх цонх нэгдэж байгаа юм аа. За одоо ингээд бүгдээрээ grid товчийг даран дансаа үүсгэцгээе. Байгууллага талбарт тухайн байгууллагын нэр сонгогдсон байна. За ингээд бас банкны дансаа оруулцгаая. 50 00 10 20 10. За ингээд дараагийн данс нээсэн банк хэсэгт бид банкныхаа талаарх мэдээллийг оруулж өгдөг байгаа. Энэ мэдээллийг оруулахын тулд бид эхлээд банкны албан ёсны мэдээллийг өөрчлөх гэсэн энэ хэсэгт чагт тэмдгийг тавьж өгнө. Ингэснээр бид банкныхаа мэдээллийг оруулаад мөн засварлах боломжтой болж байгаа юм аа. За одоо бүгдээрээ банкныхаа нэрийг оруулж өгцгөөе. За бид дансыг хаан банкнд нээлгсэн гэж үзье. За корреспондент данс гэдэгт нь тухайн банкны одоо өөр банктай харилцах дансыг зааж өгдөг байгаа. Энэ хэсгийг бөглөж болно, мөн бас бөглөхгүй байж болно. За энэ хэсгийг бид алгасаад хот гэдэг хэсэгт нь Улаанбаатар хот гэж бөглөж өгье. Хаяг гэдэг хэсэгт нь тухайн банкныхаа байршлыг зааж өгнө. Утасны дугаар гэдэг хэсэг дээр нь тухайн банкныхаа холбогдох дугаарыг бичиж өгнө. Ингээд мэдээллийг ог товчийг дараа хадгална. За хамгийн сүүлийн доогуураа цэгэн улаан зураас татсан талбарыг бид заавал бөглөх ёстой байдаг. Өмнөх хичээлдэр энэ талаар үзсэн байгаа. За энэ талбарт бид тухайн дансандаа нэр өгнө гэсэн үг юм аа. Тэгэхээр бид тухайн дансыг хаан банк танай байгууллага мөн урдталт нь тухайн банкныхаа дансны дугаарыг нэмж өгье. Мөн энэ дансны нэр хэсэгт тухайн байгууллага нь өөртөө нэрийг мэдээж өгч болно. Энд нэрээ өгөхдөө энэ дансаар дамжуулж ямар гүйлгээ хийх вэ гэдгээс шалтгаалж нэрийг бас зааж өгч болно. За ингээд бүгдээрээ оруулсан мэдээлэлээ хадгалж үзье. За бидний саяхан үүсгэсэн данс маань энд харагдаж байна. Тухайн нэг байгууллага нь хэдэн ч банкнд хэдэн ч данстай байх боломжтой бөгөөд эдгээр дансуудыг энэ мэтчлэн үүсгэж өгөх юм аа.